Өнөөдрийн шүүх хурал бол 2025 оны сонгон шалгаруулалттай холбоотой иргэдний гаргасан иргэний шүүх хурал байгаа. Нэхэмжилтэй ажлын хэсэг хариуцагчаар оролцож байгаа. За сонгон шалгаруулалтын өнөөдрийн хурал бол баримтын нотариатын бүрдлүүдийг анхаарч руу буцааж байна. За энэ 25 оны сонгон шалгаруулалтын хувьд нэлээдгүй өргөдөл санал гомдол гаргаад байгаа шалтгаан нь өмнө нь 24 онд ч тэр өмнөх жилүүдэд миний би иргэн байхдаа энэ асуудлыг хөндлөсний мөрөөр энэ асуудал боловсролын зээлийн сангийн гадаад сурталчилсан сонгож шалралт нээлттэй болдог болсон. 25 онд бүр илүү алхамчим бүр илүү ил тод цахим болгосны мөрөөр энэ иргэд оролцох боломж нэгдсэн. За нөгөө талаас ажлын хэсэг яаж зохион байгуулсан бэ гэхээр өргөдөл авахаас эхлээд хамгийн сүүлийн шийдвэр гарах хүртэлх бүх үе шатуудыг цахимаар буюу оролцогчид мэдгдсэн. Энэ нь илүү одоо юу гэдгийг ил тод болсны илрэл. За энэ мөрөөр олон оролцогчдын янз бүрийн ойлголтын зүргээс асуудал үүсэж байгаа шиг байна. За нийтлэг ямар асуудал гарч ирэх хэрэг сонгон шалгаруулалтын журам удирдамжид заасан баримтын бүрдэл хангаагүй байж шалгаруулалтанд оролцож. За энэ асуудал бол өөрөөр хэлбэл өөрийнх нь хүүхдийн төлөө явж байгаа эцгийн байр суурь байна л да. Гэхдээ баримтын бүрдэл хангаж ээж хамгийн ихний сонгон шалгаруулалтад оролцох бол альва сонгон шалгаруулалтын хамгийн ихний алхам. Тэр баримтын бүрдэл хангаагүй нөхцөлтэй урилгатаас иргэд сонгон шалгаруулалтад оролцсон учраас ажлын хэсэг тэнцвүүлээгүй энэ мөрөөр л шүүх хурал үргэлжлээд хашд руу буцлаа. За өнөөдөр одоо манай сайт 38 одоо төрийн өндөр албан тушаалтан одоо боловсролын зээлийн сангаас хуралдсан юм мэдээллийг ингээд цувралаар ингээд танилцуулж байна л да. Тэгэхээр эдгээр албан тушаалтнуудын одоо мэдээллийг шүүгээд харахад зээлээ төлөөгүй хүмүүс байна. Хүүхэн төлөөгүй байна. Тэглүүлсэн юм нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой уг нь одоо айлтгын газар, засгийн газрын хэрэглэх газар, засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа тийм ээ. Одоо тэр зээл тэглэсэн тушаалыг сайд нарын тушаалыг туслах хэрэгтэй, хүчингү болох хэрэгтэй гэдэг нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтантай холбоотой энэ зээлийн сангийн одоо асуудлууд ер нь яг одоо танаа дээр ямар юм явцтай байгаа юм бэ? Ойлголоо. Ер нь боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцсан иргэдийн зээлээр суралцсан иргэдийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, эргэн төлөх ийм зохицуулт бол уг нь тухайлан журмууд дээрээ зохицуулсан байдаг. За зүгээр нийтдээ 2012 он хүртэл суралцах тушаалтай иргэдийн хувьд хэрвээ гэрээний үүргээ биелүүлсэн бол засгийн газраар хэлэлцүүлэх ийм зохицуулттай байсан. Тэгээд 2012 оноос хойш хэдэн онд ч суралцсан иргэдийн гэрээний үүрэг биелсэн хэсгийн дүгнээгүй гэдэг юм билээ. Дүгнээгүй сайдын тушаал гарчлаа гэсэн ийм шийдвэрүүд авилгатай тэнцэх газраас 23 онд ч 24 25 онд ч боловсролын зээлийн сан боловсролын сайдад ирсэн байдаг. Тэгэхээр гэрээний акт дүгнээгүй байж ийм шийдвэр гаргасан албан тушаалтнууд эрх мэдлээ албан тушаалтнууд буюу сайд нарыг эрх мэдлээ хэвтрүүлсэн байна гэдэг. Сая 25 онд орсон үндэсний аудитын дүгнэлтээр ч бас тэгээ гарсан байна. За иймээс Наранбаяр сайд бүтэн нарыг томилогдсны дараа буюу 24 оны 10 сараас хойш ажлын хэсэг байгуулагдаад авилгатай тэмцэх газраас бичиг ирсэн учраас засгийн газрын хуралдаанд оруулсан. Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээр боловсролын яамд үүрэг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ сайд нарын тушаалыг хүчингү ойлгож үр дүнгийн гэрээгийн дүгнсэн асуудлаа 12 дугаар сар танилцуулаа гэж. Тэгэхээр одоогоор боловсролын яамны хуулийг хэлтс энэ асуудлыг шийдвэрлээд буюу сайдын тушаал хүчингү болох асуудлыг шийдвэрлсэн тохиолдолд зээлийн сан хадгалагдж байгаа зээлийн сангаас суралцсан иргэдийн тэгэлцсэн иргэдийн гэрээ дүгнэх ажлыг зохион байгуулах хүлээж байгаа. Тэгэхээр одоогоор боловсролын яамны хуулийн хэлтсийн ажил хийгдэж байгаа хүлээж гин гэж ойлгож байна. Манайд шийд гэрэг байгаа доор. Гэрээ дүгнэн гэдэг бол одоо энэ тухайн энэ суралцсан хүмүүс одоо тэр шалгуураа хангасан уу, сайн суралцсан уу гэдэг одоо ямархуу юм нөхцөл. Гэрээ дүгнэх гэдэг бол зөвхөн аль ч гэрээн дээр одоо гэрээний бүхий л заалт хангагдах хэрэгтэй. Тухайн суралцагч гэрээнд заасан улсад гэрээнд заасан сайдын тушаалаар суралцуулах тушаал туссан мэрэгжлэр тухайн хугацаанд суралцаж төгсөөд ирээд захиалсан байгууллагада тухайн мэрэгчлэрээ ажилласан. Тэгээд жил болгоны 12 сарын 1-нд санд материалуудаа ирүүлсэн. Ингэсэн тохиолдолд гэрээний үүрэг биелүүлсэн байгаад энэ гэрээний үүрэг биелүүлсэн хэсгийг тухайн үеийн зохицуулалтаар боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөл гэрээг дүгнээд засгийн газарт оруулах ийм л зохицуулттай юм билээ. Тэгэхээр 13-аас 23 онд чөлөөсөн 6 сарын 17 тушаалаар чинь гэрээ дүгнсэн акт байхгүй л гэж тогтооцсон байна. Тэгэхээр ямар нэгэн баримт бичигтэй хэсгийн бөөмөд ийм л шийдвэр гарсан байна л гэсэн үг лээ. Зээлгэмэд байгаа. Тэгэхээр боловсролын зээлийн сангаас ирэн ямар хүмүүс одоо зээл авах хэрэгтэй болох юм бэ? Өнөөдөр одоо яригдаад байгаа төрийн өндөр албан тушаалтан улс төр эрх мэдэлтэй хүмүүсийн өөрсдөө болон одоо хамаарал бүхий хүмүүс зээлээ аваад
Тэгээ хамгийн гол нь хүүгэн төлөөгүй тэглүүлч гэсэн энэ нөхцөл байдал ер нь одоо аж сонирхлын хууль дээр нь хамаарах юм уу юм уу? Одоо магадгүй тэр талаар нэр нь одоо маргаад байна л да. 23 оноос өмнө бол тухайн босрлын зээлийн сангаас олгох зээлийн буюу санхүүжилтийн журмын шаардлага хангасан л бол хинч авах хэрэгтэй байсан. За хоёрдугаарт нь өөрөөр хэлбэл журмын шаардлага хангаж үндсэн ангид суралцсан бол харин 23 оноос хойш нийтийн албанд хувийн болон албаны ашиг сонирхлыг зохицуулах хуулийн 21-ээр заагдсан байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын зохицуулт. Тэгэхээр одоогор бол бид энэ жилийн тухайлбал 25 оны сонгуульч сурвалтад ийм улсын их хурлын гишүүдийн нэрхүү хүмүүсийн одоо хүүхдүүд хандсан бид бас журмаа барайл, хуулиа барайл шалгууруулаагүй. Тэр талаар ямар нэгэн гомдол мэдээлэл гараагүй. Гэхдээ ийм хууль байгаагүй гэд бүх юм одоо ийм нээлттэй байх боломжтой юм уу гэдгийг одоо эргэлзээд байна л да. Гол нь тэр хүмүүс төрийн өндөр албан тушаалд 2023 оноос өмнө байж захта тэглүүлэхэд нөлөөсөн байж болох уу? Зээл авахд нөлөөсөн байж болох уу гэж одоо хил мэдээллийн зүгээс ийм хардах өнцөг байгаад байна шүү дээ. Зүгээр одоо яг сонгон шалгаруулалт гэрээгээ зээлээ төлөөгүй тэглүүлсэн хүмүүсийн тухайд бол би гэрээг нь үзчихээж зөвхөн гэрээний үүрэг биелүүлсэн тухай олгосон санхүүжилтийн эргэн төлөлтийн тухай асуудлыг хэлээрнэ. За зүгээр одоогийн байдлаар авилгатай тэмцэх газар хууль хэлтийн байгууллага дээр ямар асуудал шалгах чаав гэхээр яг саяны наадах шиг чинь өндөр албан тушаалтнууд юм уу өөр хин нэгэн бай журмын шаардлага хангаагүй байж ээж зээлт тэтгэлэгт хамрагдсан байгаа тохиолдлууд маш их байгаа. Яг энэ жилийн одоо гомдол гаргаад байгаа иргэд ч гэсэн улсын төсөв болох татвар төлөгчийн мөнгийг журмын шаардлага хангасан буюу зориултын дагуу зарцуулаагүй л бол бусдад даваа байдал болгосон эрх болно. Даваа байдал олгосон асуудал үүснэ. Тэгэхээр өнөөдрийн өргөдөл гаргаж байгаа зарим иргэд ихэнх нь бол журмын шаардлага хангаагүй ээжж хүний эрх бодсонгүй чи хүн бодохгүй байна хүн лэг сэтгэл гаргаж одоо юу гэдэг манай хүүхдийг тэнцүүлсэнгүй гэж шаардж байна. Энэ маань хууль дүрм журам чанд мөрдөх ёстой төрийн албаа агчийн хөдөлмөрлөх хэрэгэд халдаж байна гэж үзэж байна. Тэгэхээр тэр журмын шаардлага хангаагүй нөхцөл байдлууд ганцхан өнөөдөрч биш тийм үү? Өмнө нь байсан. Өмнө нь ч ингээд байгаад байна. Яг талангуй энэ төрийн өндөр албан тушаалттай холбоотой жагсаалтууд дотор ер нь бас харагдаж байна. За ер нь бол байгаа. Нийтдээ би иргэн байхдаа бас хөндөжсэн. За зөвхөн жишээ татаад үзэл тэ. Дэлхийн шилдэг ихтэй сургууль 2010-аас 2020 онд нийтдээ 421 иргэнийг зээлээр суралцуулсан байдаг. Эдгээр зээлэгчийн хамгийн доотлол нь 250 сая, дээдлэл нь 1.2 тэрбум төгрөгийн зээлтэй өнөөдрийн зөнгөөр. Гэтэл энэ зээлийн сонгон шалгаруулалтын за 90% нь журмаа зөрчсөн гэж зүгээр тухайн үеийн журамдаар тавигдсан шаардлагыг тухайн зээл аваад суралцсан иргэдтэй ингээ харьцуулаад үзэхэд болно. Тэгэхээр нөгөө нөлөөснөг үү юу гэдгийг тогтоодог нь би биш. Хуулийн хэлэлт байгууллага тогтоох байх. Зүгээр иргэний тухайд хэрвээ одоогийн зээлийн сангийн сонгуульч сурвалт хийж байгаа ажлын хэсгийн ахлагчийн тухайд харах юм бол зөрчсөн байна л. Ягаад гэвэл тэргуулах ус мэргэжлэр сургаагүй байж байна. Үндсэн ангид суралцаагүй байж байна. Хэлний бэлтгэлтэй суралцсан байж байна. Хэлний бэлтгэлд элсэж ороо хэлний бэлтгэлийн мөнгө авцсан хүн журмын шаардлага хангаагүй л гэсэн үг шүү. Тэгэхээр ийм шалгуурууд байна гэсэн. Тэгэхээр энэ дотор одоо магадгүй бидний өнөөдөр хөндөд байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалтаас ч гэсэн 10-аас 20 оны хоорондох одоо зээлүүд орж явах магадaltaй байгаа дээ тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь байгаа. Одоо саяны зээл чөлөөлсөн тушаал дотор дэлхийн шилдэг ихтэй сургууль суралцагчдын хувьд зээл чөлөөлөх зохицуулт байхгүй. Зөвхөн иргэн төлөх зохицуулт. Гэтэл 23-22 онд энэ зээлийг чөлөөлсөн тохиолдол байна. Өөрөөр хэлбэл бүр октоосоо чөлөөлгүй байтал би энэ тухай иргэн байхдаа сошиал цахим хуудасаараа нэлээд илэрхийлжсэн. Өөрөөр хэлбэл 150 мянган долларын зээлийг ингээд чөлөөлчих юм уу ямар зохицуулт авахгүй байх. Тухайл тэр нь албан тушаалтан лээсэн өндөр албан тушаалт лээсэн. За тэр зээл тэглэсэн асуудал дээр тухайн суралцагч мэдээж одоо магадгүй өөрөө ямар нэгэн одоо хүсэл шаардлага тавьж ирэн зээл тэгэлдэг юм уу эсвэл тухайн салбарын сайдан өөрийн одоо үзмжээр өөрийн дур сонирхлоор магадгүй ингэж тэр хүнд баг өөрөө ингэж санал тавьж зээл тэгэлдэг юм. Энэ зээл тэгэлж байгаа асуудлыг бас их ойлголоо. Зээл чөлөөсөн асуудал бол журам гэрээгээрээ шүү. Тухайн үежилсэн гэрээгээр зээлээр суралцагч гэрээний үүргээ биелүүлсэн нотлох баримтаа жил болгоны 12 сарын 1-нд босрлын зээлийн санд хүргүүлнэ. Өөрөө. Тэгээ 5 жил тэр зөвхөн 12 оны хүртэлх суралцагчдаа ш. 5 жил хүргүүлсний дараа сангийн удирдах зөвлөл хилэлцээ засгийн газраар зохицуул. Оруулж иж тэглэх хэсгийн шийд. За гэтэл энэ процессыг алгасаад одоогийн авилгатай тэмцэх газар үндэсний аудитын газрын дүгнсэн байгаа хууль журам байгаа буюу даваад сайд эрх мэдлэг төрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээ дүгнээг байна. Оролт суралцагч нь материалаа ирүүлсэн юм уу, гүй юм уу? Ирүүлсэн материал нь гэрээний үүргээ биелүүлсэн юм уу, гүй юу гэдгийг дүгнээгүй шийдвэр гаргасан байна л гэдэг. Ийм нөхцөл байдал тавьсан байна.
За төгсгөлд нь маргааш бас нэгэн одоо яг энэ боловсролын зээлээс сантай холбоотой бас нэг шүүх хурал тавлагдсан байгааг бид нар харлаа л да. Тэгэхээр прокурор асан Амарбат гэж одоо хуулийн байгууллагын одоо бидний мэддгээр бас нэг төрлийн албан тушаалтан хүний хүүхдийн зээлтэй холбоотой маргаан байгаа юм байна. Энэ одоо яг боловсролын зээлээс хангаасаа яагаад одоо тухайн хүүхдэд одоо зээлийг олгоогүй юм? За ингэсэн байгаа. Саяны л одоо энэ жилийн яг сонгож сургалтын зөрчил давтагдах гэдэг юмс 2020 онд илсэн. Сэдв сургуулийн сайдын тушаалаар суралцуулсан эрхтэй. Тэгвэл эхний жил нь хэлний бэлтгэл. Гэтэл 2013 оны 271 дугаар тогтоолоор чинь зөвхөн бакалаврын үндсэн анги суралцах сургалтын төлбөрийн зээл олгоно. Гэтэл Австрал суралцахдаа 2022 оны 21 оны 2 сараас эхлээд 22 оны 3 сар хүртэл хэлний бэлтгэл сурцсан. Хэлний бэлтгэлийн мөнгөө авцсан. Тэр хэдэн төгрөг вэ? За тухайн үед бол хэлний бэлтгэл нэг би буруу санааг бол 14 мянган орчим австрал доллар байлаа. Би санахгүй нэг мөнгөндөө би. Тэгээ би мэрэгчлэн байхдаа яг 22 оны 3 сард энэ асуудлыг хариуцаад Амарбат тухайн үед иржилээсэн. Танаа хүүхд хэлний бэлтгэл сурцсан байна. Санхүүжилтийн зогсооно. Хэлний бэлтгэлийн мөнгөө төлөөг шаардлага тавьж байсан. Тэгээд ажлаас чөлөөлөгдөө явсны дараа олгогдсон байсан. За сая ажил айлмын дараагаар томлогдоод ирэхэд дахиад 24 оны 9-12 дугаар сарын санхүүжилт авна. Тиймээ та хэлний бэлтгэлийнхээ мөнгийг төлчих. Тэгжээж хоёулаа гэрээний үүргээ дагуу цаашаа цуцлах санхүүжилт олох хэсгээ шийдвэрлэе гэхээр би мөнгө авах хэрэгтэй. Чиний хар манаас гарч байгаас татвар төлөгч мөнгө бэрхээ эдлэн. Ямар нэгэн бичгээр өргөдөл гаргахгүй бүтэн 24 оны 9-12 сар хүртэл намайг нэлээд манай сангийн албаагчтай бол намайг нэлээд дарамтлаж айшил загнажсэн сүүлдээ сайдад хандсан байдгийн билээ. Тэгээ энэ асуудал дээр бид нэр хэлний бэлтгэлийн санхүүжилт авцсан суралцагч та нэгдүгээр бүр анханасаа журам сонгон шалралтанд тэнцээгүй хүн тэнцүүлсэн байна. Хэлний. Хоёрдугаарт хэлний бэлтгэлийн нэгэнт албан тушаалаа ашигласан юм яасан санхүүжилт суралцуулах шийдвэр гаргуулцаа санхүүжилтаа авсан юм бол зөрчсөн хэлний бэлтгэлийн мөнгөө төлчихөө. Тэгээ зөрүү гаруул төлөё гэхээр гүү. Ийм л асуудлаар шүүгч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл маргааш надаас 24 оны 9-12 сарын мөнгөө нэгж байгаа шүүх болж байгаа. Сангийн тухайд хэлний бэлтгэлийн мөнгө төлцсөн авцсан байна. Тэрийгээ төл. Хоёрдугаарт анханасаа бас журмын шаардлага хангаагүй ээжээ сонгочлуулалт санхүүжилт авцсан байна. Ийм л алдаа давтагдах гэдэг энэ жил одоо яг дахиад өрөө. Хэлний бэлтгэхээс гадна бас нэг одоо 2-3 жилийн төлбөр өмнө нь явагдсан. Ер нь бол авцсан байгаа гэсэн. За би буруу санааг бол нийтдээ 75 мянга орчим доллароос 95 мянга орчим доллар ч үлээ. За би санхүүжилтийн бүрэн санддаг нөгөө суралцагч болгоноор маргааш шүүх хурлаар л яригдсан гэсэн. Хэлний бэлтгэлээс гадна буюу 22 оны 9-нд намайг ажлаас орсны дараа 22 оны 10 сараас эхлээд 24 оны эхний 6 сар хүртэл санхүүжилт авсан.